Японы ард түмэн дахин шоконд орлоо. Өчигдөр орон нутгийн цагаар 23 цаг 32 минутанд Япон улсад 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт болсон газраас 300 км-т хол орших нийслэл Токио хотод энэ үеэр байшин барилга чичирхийлж байжээ. Газар хөдлөлт байгалийн гамшигт өртөж хамгийн хохирол амссан Синдай хотоос зүүн тийш 65 км тулжээ. Синдай хот өнгөрсөн 3 дугаар сарын 11-нд болсон цунамид дайрагдаж хамгийн хохирлыг амсаад байгаа юм. Газар хөдлсөн газраас 125 км-т Фукушима атомын цахилгаан станц оршдог байна. Харин энэ удаагийн газар хөдлөлт энэ цахилгаан станцад нөлөөлөөгүй гэж TEPCO компаниас мэдээлсэн юм. Газар хөдлөлтөөс гарах аюулаас урьдчилан сэргийлж атомын цахилгаан станцын ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн байжээ. Мөн энэ үеэр Японы засгийн газраас ард түмэндээ 2 метр өндөр цунами ирнэ гэж мэдээлж байсан бол 90 минутын дараа цунамитай холбоотой анхааруулгыг цуцалжээ. Das Epizentrum lag circa 65 Kilometer östlich der Stadt. Die Erdstöße